2017 онд Хятадын Хэбэй мужийн нэгэн алслагдсан тосгонд амьдарч байсан тариачин Ван Шинюан болон түүний эхнэр Жао Инжи. Энэ хоёр бол хөршүүдтэйгээ хизээж муудалцаж байгаагүй үнэхээр зарчимд шударга, сайхан сэтгэлтэй хүмүүсийн тод жишээмэг байв. Гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал нь төдийлөн сайнгүй. Ялангуяа нөхөр Ван Шинюан хөгжлийн бэрхшээлтэй байсан нь байдал улам хүнд байлаа. Гэвч тэд хизээж хулгай хийж хууль зөрчиж байгаагүй. Харин ч хөршдөө тусалдаг, бусдад хатуухан үг хэлхээс зайлсхийдэг, жирийн чиглэлээ сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Энэ гэр бүл 3 хүүхэдтэй. Том охин Ван Шаопэн их сургуульд ороод удаагүй байсан үе. Хоёр дахь хүү Ван Пүн хурмаа хийж хол амьдардаг байв. Харин 3 дахь нь одоо л сургуулийн насны хүүхэд. Энэ гэр бүлийн амьдрал материаллык байдлаар элбэг биш ч ад жаргалтай тайван амьдардаг байлаа. 2017 оны сүүлээр бүх зүйл эхэлжээ. Энэ үеэс аав Ван Шинюан гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр чулууны уурхайд ажиллан чулуу үрч шаргуу хөдөлмөрлөж байв. Улам л биеийн байдланд оройтож байсан ч мөнгө олохын тулд тэгж явжээ. Гэтэл дахиад л барт тохиолдсон ууланд ажиллаж байхдаа нэг том чулуу Ван Шинюаны хөл дээр унаж тэр эсгээрээ гэмтэж бүр хөгжлийн бэрхшээлтэй болчихож. Тэгээд дахин хөдөр чулуу олборлох ажил хийх боломжгүй болов. Энэ үед хоёр дахь хүү Ван Пүн өөр газар их нэртэйгээ хамт амьдардаг байсан ч томоохон автобусалд орж зүүн хөлөө ноцтой гэмтээснээр бас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Том охин Шао Фэй бол их сургуулийн төлбөр болон бусад зардал гээд их мөнгө хэрэгтэй үе байлаа. Ийхүү гэр бүлээ хоолтой байлгах том ачаа эхнэр Жао Инжигийн нуруунд дээр буужээ. Тэрээр Бээжингийн нэгэн ресторанд урт хугацаагаар ганцаараа ажилладаг. Ресторан нь байрлах байрыг нь давхар хангаж өгтөл тэндээ байрлаж ажилладаг байв. Тэгээд сургуулийнхаа өвлийн амралтаар Ван Шаопэн ээжтэй туслахаар ээжийнхээ ажилладаг ресторанд цагийн ажил хийхээр шийджээ. Ээж ганцаараа гэрийнхэн бүх ачааг үрж бие махбод сэтгэл санаагаараа туйлдж байгааг харахад түүний сэтгэл өвдөж байлаа. Ядаж дэрэгдэн байж баг ч гэсэн тус болмоор байна гэд тэр хоолны газарт түр ажилд орохоор шийдсэн байна. Ажилд ороод удаагүй байтал тэнд нэгэн шинэ ажилтан гарч ирэв. 27 настай Ван Лэй. Тэр бол бие хаа том нүдэрээ инээсэн хамт олон дундаа хурдан уусдаг нэгэн. Хоолны газрын зөөгч хийж байсан Ван Лэй ганцхан инээмсэглэлээрээ бусдыг татдаг байсан гэхэд хэлсдэггүй. Ван Шаопэн болон Ван Лэй хоёр хоёул зөөгч тул өдөр болгон хамт ажиллаж ярилцах цаг их гарна. Харин үнэндээ бол Ван Лэй ажилд орсноосоо өхөөрдөн Шаопэн сэтгэл алдарч дурлсан байдаг. Ингээд тэд ихэндээ найзууд шиг нээлттэй дотноссон. Шаопэн нийлдэг, эцэг их нь багаас нь хүнтэй үргэлж ээлдэг харилц төлөв байгж сургасан. Тэгж л Ван Лэйд харцаж байсан. Харин Ван Лэйгийн хувь том эндүрэлт хүрчээ. Тэр энэ охин надад сайн байна гэж андуурч надтай үерхэх гээд байна гэж ойлгоод бусад ажилчдад Шаопэн надтай үерхэмээр байна гэж ирж Шаопэнийг эвгүй байдалд оруулж гэлсэн. Шаопэн яг үнэндээ түүнийг анханасаа сонирхоогүй. Харин ч бид хоёр тийм биш шүү гэдгийг ойлгуулахыг хүсдэг байсан. Өвлийн амралт дуусмагт сургуультай буцна гэж бодсон болохоор за төр зур иймэрхүү байдлыг зүгээр өнгөрөөе гэж дотроо боджээ. Шаопэн сургуультай явсан ч Ван Лэй бууж өгөөгүй. Сургуулийнхан гадаа ирээд амттан жимс байсан зогсож ганцхан чамтай уулзмаар байна. Ганц л удаа надтай хоол чих гэж гуйсан. Зарим үед бүр уулзахгүй бол би өдөр болгон ирнэ. Би угаасаа бууж өгдөггүй хүн гэж тулхан шаардсан удаач би. Эхэндээ Шаопэн за нэг л удаа хамт хоол идийгээд идэв. Гэхдээ тэр өдөр маш тодорхой хэлсэн. Бид зүгээр л найзууд, намайг тэгж эндүрч ойлгож болохгүй. Харамсалтай нь тэр үгүй гэж хэлэх тусам Ван Лэй улам их наалдаж бүр сүүлдээ би чамд хайртай гэж хэлсэн. 2018 оны 4 сарын 28-нд Шаопэн Хятадын хөдөлмөрийн баяраар ээж дээрээ очихоор Бээжинд очих болжээ. Ээж нь рестораны дотор байр шиг газар амьдардаг тул тийшээ очих байсан. Гэтэл энэ мэдээг Ван Лэй хаанаас ч сонссон бололтой. Шаопэн ирэхээс 7 хоногийн өмнөөс л энд Шаопэн ирсэн үү? Намайг түүнтэй үерхийг зөвшөөр Жао Инжигийн байрны гадаа орилж бусдад төвөг удаж эхэлжээ. Ээжээс нь гадна тэр байрны бусад хүмүүст хэцүү байсан тул байдал төгшөөртэй болж эхэлсэн. Ээж нь тэрхүү явдлыг Шаопэнд хэлж Ван Лэйгээс болоод эндхийн хүмүүс бүгд уур бухимдалтай байна. Чи энд ирэхээр түүнтэй ярилцаад хэлээд өгөөч гэхэд Шаопэн ойлголоо гэжээ. Тэгээд Шаопэн түүнийг болиулах гэж уулзаад ярилцсан. Ван Лэй уулзаад өвдөг сүгдэн хоёулаа үерхий гэж гуйдаг. Шаопэн уучлаарай. Би чамд аль эрт хэлсэн. Би чамайг найзаал гэж боддог. Би өөр хүнтэй үерхэж хэлсэн гэж худлаа хэлжээ. Чи ч гэсэн өөр эмэгтэйтэй уулзахад асуудалгүй шүү дээ гэсэн. Гэхдээ би сайн найзууд хэвээрээ байж болно. Чи дажгүй залуу гэж хүртэл хэлсэн.
Ван Лэй үүнийг сонсоод за ойлголоо гэж хэмээгүй болсон. Шао Фэй сэтгэл тайвширч баяртай гээд явах гэтэл Ван Лэй сүүлчийн удаа надтай хамт жаахан алхвал яасан юм бэ гэв. Шао Фэй хамт алхахыг зөвшөөрсөн байна. Тэгтэл тэр хоёр явж байгаад хүн багтаа газар очиод гинэт Ван Лэй чамааг явуулахгүй гэж хүч хэрэглэн шөнийн 1 цагт хүн байхгүй зогсоол руу чирсэн. Шао Фэйгийн утас төрөвчийг булааж авч гэрлүү нь явуулахгүй гэж хүчирхийллийн шинжтэй дарамт үзүүлжээ. Энэ үед ээж нь Жао Инжи охин минь өнөөдөр ирнэ гэж мэдэж байсан учраас шөнө болтол хүлээсээр байж. Харин охин нь ирээгүй. Тэгээд сандарч ойр дотныхоо хүмүүсээр хайлахулж эхэлсэн. Аз болж Шао Фэйг олж чадсан. Гэхдээ түүний байдал үнэхээр аимшигтай байв. Тэр гэмтэж шоконд орсон байдалтай байжээ. Ээж нь шууд цагдаа дуудаж Ван Лэйгч баривчилсан. Тэгэл цагдаагийнхны хандлага нь энэ бол хүчирхийлэл бишээ. Зүгээр л бэлгийн дарамт баг зэргийн маргаан болсон юм байна гэж үзээд тэр залууд ердөө 2 цаг гаруй ёс зүйн боловсролын бичлэг үзүүлээд суллаж орхисон. Цаанаа бол иймэрхүү маягаар арга цаагаад дуусчих виз гэх мэтээр асуудлыг хөнгөнөөр авч үзжээ. Энэ аимшигт явдлын дараа Шао Фэй Ван Лэйгээс бүр зайн төгшдөг болжээ. Ээж нь сургуульд нь ганцаараа ингэ явуулж чадахгүй нэ гэж хэлсэн. Тэгээд Шао Фэй төр чөлөө авч аав ээжтэйгээ байхаар шийдсэн. Жао Инжи нөхөртөө охин чинь очино чи сайн анхаараарай их л айсан байгаа. Ямар ч байсан та хоёр хамтдаа байж бэ. Би ажлаа дуусгаад удахгүй очино гэд Шао Фэй нутг руугаа ч явсан. Тэд охиныг тосгондоо байвал Ван Лэй дахиж ирч чадахгүй байх гэж итгэжээ. Ван Лэй хайсаар байгаа тосгон руу дагаж утсан байна. 2018 оны 5 сарын 1-нд Ван Лэй Шао Фэйгийн гэрийн гадаа очин Шао Фэй гараа дээр надтай ярилцгаж орилж бөөн шуугаан тарьсан. Түүний орилгыг аав Ван Шин Юан зүгээр хараад сууж чадаагүй. Манай охин энд алга зүгээр яв гэжээ. Ван Лэй за тэгвэл эртэл нь хүлээн гээд гэрийн ойр нэгэн зочид буудалд байрлан өдөр бүр гэрлүү нэрж алхам тутмыг нь өшгөх болов. Хамгийн аимшигтай нь тэр зочид буудалд байх хугацаанд Ван Лэй өдөр болгон гэрлүү нэрэхдээ алах сүх өөр юу ч юм айц төрөлм хэрэгслийг барин гэрийн орчим ирдэг байлаа. Зарим өдөр шууд алах бариад Ван Шао Фэйгийн гэрийн гадаах эд зүйлийг сүтгэн орилд сүрдүүлсэн. Би мэдэж байшгүй Шао Фэй дотор байгаа. Намайг уруулахгүй бол би зүгээр өнгөрөөхгүй гэх мэтээр занал хийлнэ. Байдал хэрээс хитэр цагдаад мэдэгджээ. Гэвч цагдаа нар ирэхэд Ван Лэй уучлаарай би дахиж тэхгүй. Зүгээр Шао Фэйд хайртай болохоор л тэгсэн гэж хэлэхэд ноцтой яриг биш байна гэж үзээд түүнд дахиж битгий тэгэрэй гэд явсан. Харин цагдаа нар явмагц Ван Лэй та нар намайг цагдаад бариулж чадахгүй. Шао Фэй би чамаас өшөөгөө авах болно. Чамайг зүгээр үлдээхгүй гэж дайрдаг байв. Тухайн үед Шао Фэйгийн ээжтэй нэг ресторанд ажилладаг болохоор ажлаа хийх ёстой байтал олон хоног чөлөө авч энд тэнд үргэлж мөрдөж дагна. Мөн ресторанд нь Ван Лэй хүн мөрдөж дарамтлж явдаг гэх цуурхал тарж эцэст нь ажлаасаа халаагджээ. Ийхүү улам сул чөлөөтэй болж Шао Фэйг улам их зовоох цагтаа болсон. Шао Фэй дахин их сургуулийнхаа хичээлдээ явхаар болтол Ван Лэй дахиад сургуулийн гадаа ирэв. Сургуулийн захиргааш түүнийг мэдэж нууцаар дагаж мөрддөг хүн байна гэд оюутнууд, хамгаалалтын ажилтнууд камераа шалган Ван Шао Фэйг ганцаараа явуулахгүй боломжоор хамтдаа бай гэх мэт заавар өгчээ. Гэхдээ Ван Лэйгийн дуудлага мессеж бэлэг явуулах огт тасарсангүй. Шао Фэй сэтгэлийн дарамтанд орж 5 сарын 16-нд бүр тэсэхгүй нэгэд эцэг ихтэй хэлж дахиад нутаг явсан. Энэ удаад гэртээ очихоос өмнө Ван Лэй дахиад дагаж ирэхийг гэдгээс айж нэгэн жижиг зочид буудал төр байрлаж Ван Лэй Шао Фэй нутаг явсан гэсэн мэдээг ахиад олж мэдээд гэрт нь очсон байна. Яагаад гэртээ байхгүй байна? Өөр залуутай зугаалж байгаа юм уу? Би энд өдөржин шүмжин хүлээн гэх мэтээр занал хийлжээ. Шао Фэйгийн гэр бүл дахин цагдаад мэдэгдсэн ч энэ удаад хүн бэртээгүй зүгээр сүрдүүлэг байна гэж үзээд хэрэг нээн шалгасангүй, хэргийг бүртгэж авсангүй. Гэр бүл нь мөнгөгүй тул Шао Фэй гэртээ иргэн ирэхээс өөр аргагүй. Гэтэл гэртээ очиход Ван Лэйтэд харжээ. Энэ үед Ван Лэй заазуур хутгах шиг зүйл барьчихсан гэрийн гадаа хүлээж байсан. Түүнийг хараад тэд сандраад хөршиндөө нуугдахад хөршин цагдаа дахин дуудлага өгсөн. Гэтэл цагдаа ирмэгц Ван Лэй зүгтаад алга болчихсон. Ван Лэй танаахан яаж чадахгүй цагдаагаар явсан би шийтгүүлэхгүй гэж даапалдаг байсан. Дараагийн өдрүүдэд бүр чамайг заавал ална гэж мессеж явуулсан. Чи нэг л өдөр миний гарт өхөн Ван Шао Фэй гэж орилж гэрийнх нь ойр эргэлдэнэ. 5 сарын 19-нд аав Ван Шин Юан
За энэ хүнийг бид гэртээ урьж хоол идэнгээ ярилцъя. Шаофэй хамтдаа ширээ тойрон тэрнээс гуйж одоо инкэ бол гэхэд Ванлэй тэгэлгүй яах вэ тэгээ би одоо ойлгосон гэжээ. Тэгэж ярилцаад бүх юм дууслаа гэж бодож байтал орой 9 цаг гэхэд Шаофэй уцаар шалгахад би их хэмжээний нойрсуулах юм уулаа гэх зураг чи намайг тоохгүй бол би эндээ өхөн гэсэн чат иржээ. Шаофэй чатыг тоохгүй байсан ч дахин гэрийн гадаа ирж хэрвээ надтай уулзахгүй бол би өглөө гэж орилоо. 5 сарын 20-нд гэр бүл цагдаа дахин хандсан ч цагдаа энэ бол байдаг л нэг маргаан төдий ноцтой хэрэг биш гэж үзэн халгаасангүй. Ванлэй дахиж битгий оч гэж сануулаад л дуусчээ. 6 сарын 16-нд бүр дахиад гэрлүүн дайран үүдийг эвдэн орохыг завдсан. Сандарч яасан гэр бүл нь нохоо авч гэрийн гадаа уйж дээр нь камер суурлуулан бас өрөөнүүдэд хүрц хөрөө алах мэд өөрсдийгөө хамгаалах багаж бэлдэн өдөр бүр унтахтаач өнөө өрөө Шаофэйг алгаар хурч ирвэл яан гэх айцтай унтдаг болсон. Тэгээд 2018 оны 7 сарын 11-ний үдэш 11 цагт гадаа байсан ноход уцахад Ван Шин Юан сэрээд гадагш гарвал Ванлэй хашаад авч байсан гин. Ванлэй хутга бороохоо шиг янз бүрийн зүйл барьсан. Түүнийг хараад аав нь охиндоо цагдаа дуудгаж хэлжээ. Ванлэй аавыг нь өшөглөж зодтолтож эхлэв. Аавынх нь гарыг 11 см орчим хүрттэй утгаар зүсэж цус гаргажээ. Энэ бүгдийг харсан ээж Жао Инжи миний нөхөр өвчих юм биш үү гэж айд сандран гарт таарсан галтгооны хоолны том утгыг шүрч Ванлэй рүү дайрсан. Тэгэл Ванлэй түүнд бас байсан бороохоогоор хэд удаа цохиж Жао Инжигийн толгой нүрийг гимтээж ээжийнх нь барьсан хутга унжээ. Аавынх нь гарын зүсэгдсэн ээж нь толгой руугаа цохиулсан. Охин Ван Шаофэй манай эцэг эхийг алж мэдхэн гэж айн тэр үед охин газар унсан хутгийг авч цухтаасан. Түүнийг хараад Ванлэй чи минийх гэж араас нь хөөж эхлэхэд аав ээж нь барьж зуралцсан байна. Харин охин аав ээжээ орхиод цухтах аргагүй гээд эргээд гүн иржээ. Тэгээд зодоо өрнөж эхлэхэд хин нэгэн хутгалуулчих шиг боллоо гэв. Гэтэл тэр нь Ванлэй өөрөө байв. Түүний гидэс биеийн хэсэг зүсэгдэж амьсгаанд бүглэрсэн мэт боловч хэсэг хугацааны дараа дахин босож иржээ. Аав ээж нь энэ дахиад бидэн рүү дайрч эхлэх гэж бодоод дахин хэд хэдэн удаа зогсон. Тэгж байтал гадаа цагдаа нар ирж түргэнээр эмнэлэгт хүргэв. Ванлэй хүнд гэмтэл авсан тул нас барсан байна. Ванлэй нас барснаар хэн хутгалсан ямар зоригтой гэсэн шалтгаанаар аав Ван Шин Юан, ээж Жао Инжи, охин Ван Шаофэй гурвыг хүнийг санаатай алгах хэрэг гэж баривчилсан. Гэвч охины хувьд тэр үеийн мөрдөн шалгалтаар охин бол аль болох зүгтэж холбоогүй гэж үзэн суллжээ. Харин аав ээжийг нь олон удаагийн давтамжтай зохиж улмаар хүнийг өхөлт хүргэжээ хэмээн саатуулсан. Хэрвээ манай охин нас барах байсан бол юутайч сүрж тэмцэлтэж хамгаалсан нь буруудлаа гэж юу гэсэн асуулттай. 2019 оны 2 сарын 24-нд прокурор энэ нэрийг дахин шалгаад Ванлэй эхнээсээ хууль бус үйлдэлээр уг гэрт халдсан эцэг эхийн ч үргэлж цагдаа дууддаг энэ бол тасралтгүй заналхийлсэн ноцтой хэрэг. Тийм учраас эцэг эхийн хамгаалал бол санаатай гэмт хэрэг биш гэж үзэхэд хангалттай гэж дүгнжээ. Харин Ванлэй ухаан алдсан үед дахин зогсон нь зайлшгүй хамгаалалт гэж үзсэн. Газар ухаан алдаж унсан нь үнэхээр юу ч хийж чадахгүй болтлоо гэмтсэн гэсэн үг биш. Дахин босож ирээд дахин алах оролдлогыг үргэлжлүүлэхэд бэлэн байсан. Тэгээд 2019 оны 3 сарын 3-нд тус улсын шүүх Ван Шин Юан, Жао Инжи хоёрын үйлдэл нь санаатай гэмт хэрэг биш гэж зарлан бус хоёрт ял оноолгүй суллав. Энэ мэдээд харахад хүмүүс тэр залуу олон сар жилээр дарамтлсан эцсийн эцэст амиа алдав. Харин энэхүү гэр бүлийн хувьд ам биеэ хамгаалсан өөр аргагүй гэж үзэх нь олон. Эцэг эхийн шоронд саатуулагдахдаа тодорхой цаг өнгөрөөсөн тул буруугүй тогтоогдмогц улсын зүгээс бүхэн төлбөр авахар нэхэмжилсэн. Нийт 200 сая төгрөгийн төлбөр шаарджээ. Охин Ван Шаофэй эцэг эхээ суллагдан гарахыг харамгацаа уйлж та хоёрын амьдрал ийм болж гоё ахиж ийм байдал оруулахгүйгээд өвдөг сүгдэж байсан гэдэг. Гэвч үндсэндээ Шаофэй өөрөө гин буруугүй хэрцгий залуугийн золиос. Ийхүү гэр бүл нь үдшгүй цаг үеийг давсны эцэст аюулгүй орчинд иргэн амьдарч чаджээ. Харин Ванлэй бол өөрийн удаан хугацааны айлган сүрдүүлэг, доромжлол, дарамтаасаа болж эцэст нь өгсөн хэрэг. Эсвэргээр Шаофэй нас барсан бол илүү эмгэнэл болох байв гэж олон нийт шүүмжлэнэ. За ингээ өнөөдрийн эрхийг та хэд маань юу гэж бодож байна? Хэрвээ энэ Монгол басан бол манай шүүх яаж шүүж хэрхэн шийдвэр гарах байсан бэ? Комент хэсэгт үлдээгээрэй.